Ер нь хийсвэр хагалгаа их болж байгаа юу? Ер нь дэлхийд яг хийсвэр хагалгаа ихсээд байгаа юм. Монголч гэсэн одоо манай өргөн амгалч газар гэдэг нь 34-5% байна. За бусад одоо томоохон төрхүүд дандаа 30 гаруй хувьтай л болчиход байгаа юм. За нийтдээ дунджаар бол нэг дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зорилт болохоор 22-3%-аас дээш төлөхгүй л байна шүү гэсэн тийм зорилттой юм байна. Манай эрүүл мэндийн хууль одоо бусад зүйлсэд ер нь өсөл төр хийсвэр хагалгаа хийх гэсэн ойлголт байдаггүй. Ер нь өсөл төрөө би хийсвэр хагалгаа хийх. Заавал заалт гарч ижил хийнэ. Хүүхдийн талаас юм уу, ээжийн талаас юм уу, эсвэл аль альнийхэн талаас хавсарсан заалтад гарч ижил хийсвэр хагалгаа хийнэ. Хүмүүс нэг ийм ойлголт байгаа даа. Тэр доошоо төрөх замаар төрснөөс одоо өтрээс ундаг байрдаг, бэлгийн амьдрал алдагддаг тийм бол байхгүй. Өтрээ чинь өөрөө гайхамшигтай одоо тасан цогцох чадвартай тийм ээ байхгүй. Эргээд хэвийн байдалтай очиж чаддаг. Эргээл одоо өөрөө дааврынхаа нөлөөгөөр өөрийнхөө бие организмын нөлөөгөөр тэр бүтэн 1 кг болтлоо томорсон. Эзлэхүүн 500 дахин томорсон умаач нь эргээд 50 г жинтэй хэвийн хэмжээнд очиж байгаатай яг адилхан. Тэр одоо төрөх зам бэлтгэж өрөөд ингээд төрөлдөө ойртоод ирэхэр чинь өтрээ чинь сунах мунах тэр даавар гармоо умаа үзүү нэмгэрэх зөөлрөх богиносох тэр процесс бүгд дааврын зохицуулгаар ингээд эмэгтэй хүний гайхамшигт нөхөрчмөн чадвар чинь энэ дээрээ л оршоод байгаа. Тэрээс нэг доошоо төрөөд хэд доошоо төрөөд тэгээд өтрээс унчлаа гэсэн ойлголт байдаггүй.